Хаягдсан гэлгар уутыг та нар цуглуулахдаа худалдаж авд юм уу? Тий, худалдаж авна. Хог худалдаж авсныхаа төлөө та эрүү үсцэн явж байгаа юм уу тань дээр? Ер нь бол тийм л юм. Хэрэглэн гараад тусрууд энэ хинж биш болчиход байгаа байхгүй юу? Зүгээр л нэг цөөхөн хідэн хүмүүсийн хариуцах хэрэгтэй юм шиг. Нэгсэндээ байгаль орчиндөө гэсэн санаа сэтгэлтэй усууд яг ингээд хэцүү байсан ч гэсэн ингээд зуралдаад яваад идэх байхгүй юу? Чи хог гэдгийг өргө хардаг өнцгөөс нэг зүгээр нэг хоёр өгүүлбэр хэлвэл хог. Дахин ашиглах боломжтой түгүй. Дахин ашиглах боломжтой түгүй гэж юм уу? Түгүй. Сайн байцгаана уу? Сэтгэлийн дуудлага нэвтрүүлэг хэлж байна. Өнөөдөр бид сэтгэлийн дуудлагаар ямар сэдв хөндөх вэ гэвэл хог. Өчигдөр би үүднийхээ дэлгүүрээс нэг тор ерөөд өдөр тутмын хэрэглээний хүнс авсан. Буцаад өглөө гарахдаа 2 тор хог болж байгаа. Тэгэхээр яг манай хотхонд хог ирээд хогоо ерөөдөө бол ачиж байна. Өдөртөө манай нөхдүүдийн хэлж байгаагаар бол 2 ирээс идэх. 2 ирээс идэг. Гэхдээ дунджаар 7 тонн хог ачдаг гэсэн үг. Энэ өөрөө 3.5 тонн багт амжтай ийм машин байд юм байна. Хүн амьдрч л байгаа бол хог мэдээж гарна. Гэхдээ хогийг дахин боловсруулах, дахин ашиглах талаар энэхүү нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Энэ бидний гаргадаг хог ямар бүтээгдэхүүн болж бидэн дээр иргэн ирдэг. Бид нар бас тэр хайсан хогоо буцаад шинэ бүтээгдэхүүн болоод хогны насжилтыг уртасгаж байгаль хийдэ хайртай гамтай хандах нэгэн юм дугаарыг үзэж та бүхэнд хүргэж байна. Энэ хог хаашаа явдаг вэ? Буцаад бидэн дээр ямар бүтээгдэхүүн болж ирдэг вэ? Хог хаях боловсролын талаар, иргэдэд урайлах талаар, хандлага өөрчлөх талаар энэхүү нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлэг хогтой нөхөрлөж хогны насжилтыг уртасгаар та бүхэндээ урайлж байна. Одоо чи хаашаа ачдаг вүлээ? Цагаан даваар явж байгаа тий? Цагаан даваа улаан чулуут хоёрлоо явж байгаа юу? Ер нь. За улаан чулуут руу явна. Гэлгар уут дахин боловсруулах үйлдвэр. Тийм. Полипак. Полипак. Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна? 2012 оноос 13 жил үйл ажиллагаа явуулж байна. 13 жил үйл Тасралтгүй явуулж тийм. Гэлгар уут гэж одоо энэ дахин боловсруулах үйлдвэрийн түүхэн идэ та нар маань хаанаас цуглуулд юм бэ? Голцоо их өвсөр байсан. Их Их өвсөр гэдэг нь одоо хаягдал гарч байгаа газруудаасаа гэсэн. Одоо ихэвчлэн одоо энэ нөгөө манахаас цуглуулж байгаа авж байгаа гэлгуурууд чинь хүсний дэлгүүрүүдээс их гардаг. Тэгээд орон нутаг Улаанбаатар хотын 200 гаруй дэлгүүр, орон нутгийн 8 аймагаас түүхийдээ цуглуулж авчихна. Ерөнхийдөө бол өөрөө чайсан хог аяд юм төөдөг хүмүүс шэн тий. Тэгээд энэ түүхийн ажилчид эдгээр ялгаж аваад тэгээд аль өөрхөн байгаа цэгтэй тушаан тийм үү. Тэр цэгнүүд нь тэндээ нэг жоохон бөөгнөж ахиухан болгож жагаад арай нэг өндөр үнэтэй авсан цэгүүд рүүгээл бөөгнөж авчиж өгнө. Тэндээс манайх болох дээр энэ ч нэг бөөгнүүлж жагаад яг одоо үйлдвэрүүд рүү өгдөг байхгүй юу? Давхруудаа ингээд ангилахаар авдаг газар надад ерөөсөө сайн олддог байсан байхгүй юу? Ихэнхдээ хүмүүс хоёр дахь түүхийд авдаг газар гэж бодохоор нэг тий зис гуйл хайш одоо юу гэдгийг нэг тийм юм аавна аккумулятор аавна гэж боддог боловч яг хогоо ангилдаг хүмүүсийн одоо ярианд бол хог гэхээс илүү давхар гэж ярьдаг байхгүй юу? Давхраа ангилдаг одоо тийм яг нэг тийм төв надад олдохгүйсэн. Ер нь яг нэгдсэн журмаар яаж авд юм бэ ер нь? Ясаа. Маха экспортод гарахдаа нэг ч яс үйлдэлгүйгээр шулаад цэвэр махын пакеттэд гаргадаг юм билээ. Энэ хойр хавийн гадагшаа гаргадаг үйлдвэрүүд. Тэгэхээр одоо ясыг авдаггүй байх нь шүү дээ. Махыг аавна. Тэгээ ясыг хайдаг. Тэр үйлдвэрүүдээс цуглуулж авна л да. Тэгээ өөрөө биш шинээр одоо юунууд аавна. Юу үлээ нөгөө хүрэгч. Тэд нартай гэрээ хийн. Залуучууд авчирж өгч тушаага би худалдаж аваад хийж байгаа. Ясаар бол одоохондоо дутагдсан юмгүй байна. Элбэг байна. Хог гэдэг ойлголт шүү дээ. Хог гэдэг хог. Шууд ингээ ойлгол хог тийм үү? Чи хог гэдгийг өргө хардаг өнцгөөс нэг зүгээр нэг хоёр өгүүлбэр хэлвэл хог. Дахин ашиглах боломжтой түгүй гэж юм уу? Түгүйд. Түүхийдээ одоо тэр өрөлтнөөс болон илүү хаягдсан гэлгар уутыг та нар цуглуулахдаа худалдаж авд юм уу? Тий, худалдаж авна. Килограмм нь 1000-аас 1500 төгрөгийн хооронд. 1500. Тий.
орлого болоод идэх үү ер нь. Одоо чинь эний чинь бурмаа чи надад ингээ авч очоо тээвэрлэж очих гэдэг бас хөрхэн зардал гарна тийм үү. Гэхдээ нөгөө хамгийн нөгөө сур хүмүүжил байгаа тийм хогоо эндэ хайчихгүй яг хэрэгтэй газар наваачаад өгчий. Дахиад иргэний гарсан хог нь буцаж ирээд боловсрогдоод дахиад иргэн дээрээ бүтээгдэхүүн болоод ирнэ. Тэгэхээр орлого ерөөхдөө яадгийг ер нь. Миний гол тахираа ангилдаг болсон шалтгаан бол ерөөсөө би байгаль үлдээх уул мөрөө багасгая. Тэгээ энэ байгаль гэдэг зүйл чинь өөрт нь хил байхгүй, үг байхгүй тий. Одоо ингээд бохирдоод байна. Ингээд энэ байгалийн экологийн тэнцвэрт байдал алдагдаад байна гэдгийг хэлж чадахгүй. А яг эндээс бол одоо шил хувь айл бол яг үнэндээ бол орлого бол олохгүй. А энэ бол ерөөсөө цэвэр хувь хүний өөрийн ухамсар, өөрийн үнэт зүйл, өөрийн одоо үзэл бодлоос болж одоо хийж байгаа зүйл байхгүй юу? Дэлгүүр дээр хараа энэ бараа бүтээгдэхүүн энэ одоо ундаа усны савчийг хин нэг нь импортлж оруулж хин нэг хийж ааш тээ. Тэгээд хин нэгний зүйл байжгаад мөнгө өгөөд нааш цаашаа болоод хэрэглээ нь гараад тусчмууд энэ хинэж биш болчиход байгаа байхгүй юу. Зүгээр л нэг цөөхөн хідэн хүмүүс энийг хариуцах хэрэгтэй юм шиг. Тэгтэл үгүй байхгүй юу. Энд чинь ерөөсөө ингээд урд нь усад хэрэгжилж исэн хэрэглээд ашиг нь гарангууд одоо энэ миний асуудал биш та нар энийг шийд гээд ингээд цөөхөн одоо энэ нэг түүх гэдэг энэ хүмүүс ингээд өгч болохгүй байхгүй эсвэл энэ яг хог хариуцж байгаа цөөхөн хэдэн хүмүүс ерөөсөө өгч болохгүй. Энэ бол ерөөсөө бүгдээрээ бүх нийтээрээ бүр монголчууд бүгдээрээ дор бүрний хийх хэвээр одоо жижиг алхмуудыг хийх хэвээр зүйлсүүд байхгүй. Одоо энэ бизнест байж байгаа улсууд 100% ашигын төлөө явдаг. Цаана мэдээж энэ хог аядлыг бууруулчих нэгсэндээ байгаль орчиндөө гэсэн санаа сэтгэлтэй улсууд яг ингээд хэцүү байсан ч гэсэн ингээд зуралдаад яваад идэх байхгүй. Бидний нөгөө нэгцнийг юм ойлгох хэрэгтэй. Хог ерөөсөө хэрэггүй те тэр улаанчдууд руугаа явна уу хаашаа явна хамаагүй. Тэгээд тэндээ очиж шатаагдаад хөрсөндөө шиг нөө байна уу. Гэтэл хог маань дахин боловсрогдох боломжтой байгаа те. Байгаль орчинтой ээлтэй баймаар байна. Хогийн хөрсөндөн шигдэмээргүй байна. Дахин боловсруулад хогийн насжилтыг сайжруулмаар байна. Одоо та нарыг бол миний сонсож байгаагаар борин даваар хөөж байгаа тийм үү? Одоо болоо та нар улаан чулууд руу юу тийм? Улаан чулууд руугаа явцгаа. Тэндээ энэ хогтойгоо тэгэл наана уучраа олцгоо. Гэт байдаг. Тэгэхээр улаан чулууд руу чинь тээвэрлэхээс ахуулаад ер нь асуудал нэлээ үүсэх нэ тийм. Хин шийдвэр ер нь хэр амьдралд ойрхон шийдвэр болж таарч байна. Ерөнхийдөө бол бүгдээр нэг газар бөөгнүүлээд явна гэх тэнд бол өстой маш хүндрэлтэй юм болж байна. Тийм. Одоо энэ хөдөө орон нутгийн ер нь тийшээгээ энэ хөдөө орон нутгаас маш их бас хойддаг давхар ирдэг. Бид нар ч юм бас тэгэл дахиад улаан чулууд руу очино. Хогийн сэрийн тийшээ гашаа руу ороод тэнд чинь бөөн бүглэрэл болно тий. Бөөн асуудал нэг дор одоо маш их юу тэгж байна гэж байхгүй байх л та. Ер нь ингээл бага орчиндөө хүмүүс ч аль орхондоо юмаа өгөөд юу ячдаг. Тэрнээс хаавс хотын төвөөс манайх руу ирээл нэг 10 ил төмөр юм уу 5 ил хонцрог гэж хүн ирэхгүй шүү дээ. Тийм. Маш ойрхон байгаа чигтээ шууд өгөө тэдэн тодорхой хэмжээгээр болгоод нэг портиж болгодог юм уу тийш болгоод тэгэл нөгөө газруудаа тушаагаад ингээл явчихдаг. Бордын хэрэглэхдээ хэр байд юм бэ? Бордооны борлуулалт маань хэр байна? Бордооны хувьд бол үнэхээр харамсалтай. Монголчууд одоо бордог мод тарихтаа тижэл яхтаа бол хэрэглэхгүй байгаа. Баг хэрэгжилж гэн гэж бодож байгаа. Сая бид нар шинэ хар хором нийслэлийн одоо мод тарих үйл ажиллагаанд 100 мянган модны бордоо очиж хандивчаад ирлээ. Зүгээр л хандивчаад тий. Тэнд чи одоо сая мод тарина гэдэг байгаа шүү дээ. Сая модонд хэдэн бордоо орох вэ? Нэг модон 100-аас 200 грамм л бордоо орно шүү дээ. Нөгөө модны чин доотлолт байгаа амьтдыг энэ бордоо чин язмаг үүсгэж тижээ. Бид нар нүдэнд харагдж байгаа амьтдыг амьтад гэдэг хөл доор харагдахгүй байгаа амьтдыг амьтад бишээ гэж хэлж болохгүй тэднийг тижээдэг одоо ялзамг үүсгдэг юм чинь бордоо л ахгүй юу. Тэгээ бордоо харин тий. Бордоо жоохон муу аваад байна. Одоо мод тарьж байгаа хүмүүстээ уриалмаар байна. Одоо энэ юугаараа нэвтрүүлгээрээ далимдуулаад өөрөө чи ирэх гэж нэхэр нь аюу бордоогоо сайн сурталчлаад авъя гэж бодлоо шүү дээ тий. Одоо та нар маань ерөн зүгээр сарда хэдийн хэмжээний гэлгар уут ерөн цуглуулад аваад буцаагаад хэдийн хэмжээний бас гэлгар уут эцсийн бүтээгдэхүүн болгож гаргад юм бэ ер нь. Энэ ерөнхийдөө сард бид нэг 30-аас 40 тонн орчмыг цуглуулж авч байна. Та нарт нэг юм тоо байдгүй
жилд ер нь хэдийн хэмжээний яс ер нь бид нар хайдیں۔ Хэдийн мах хэдийн тэрнээс хэдийн хэмжээний яс гардیں۔ Хэдэн хувийн протеин дахин боловсруулдаг. 18-аас 22 сая мал толгой мадыг ингэж хүнсэндээ эргэдэл тэгээд дараагийнх нь үржил төлөлтөд явж идэгмаа гэдэг утгаараа тэгэхээр чин тэрнээс нэг 400 гаруй мянган тонн яс хаягдал яс цэвэр яс хаягдал гардыймаа гэдгийг тэрнээс нь бодоод үзэхээр манай үйлдвэрийн хүчин чадал тоногт 100 тонн яс боловсруулдаг 100 тонн тэгэнгүүт манайх нэг жилдээ нэг 40 мянган тонн буюу хаягдж байгаа ясны 10%-ийг ашиглаж байна л гэсэн үг тий бүрэн хүчин чадлаараа ажиллаад тийм үү? Тийм, бүрэн хүчин чадлаараа ажиллаад. Одоо протеин яс дахин боловсруулах үйлдвэр 24 цаг зогсолтгүй ажиллах уу? Энэ үйлдвэр энэ тоног төхөөрөмж чимээ 24 цаг дуурах. 24 цаг дуурна. Ягаад гэвэл үйлдвэрлэл гэдэг чинь ажиллаж ээж л ашигтай байдаг тийм ээ. Ажиллаж ээж л одоо үйлдвэр нэг сайхан гадаадаас үйлдвэр авчирчаад хаалгын чоёлоо аячвал ашиггүй шүү дээ. Тэгэхээр ажиллаж явах хэрэгтэй. Дээрэс нь хаягдлан байгаа учраас ажиллаж явах хэрэгтэй. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй тулд ажиллаж явах хэрэгтэй. Тэгэхээр ажиллаж яадаг. Тэгэхээр 100 тонн ясыг нэг өдөр нэг шөнийн дотор боловсруулна гэсэн. Тий. Энд чи айгүй чухал салбар шүү дээ ер нь. Бид чинь тэгээд ингээ гудамжинд хогтоогоо хөгдрөөл байгаад байгаа юм уу тий. Тэгэхээр тэрий чинь та нар өөрсдийнхөө сэтгэлийн дуудлагаар худалдаж аваад хог худалдаж аваад эндээ дахиж боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болоод гудамжинд гарахгүйгээр айлын гэрээс гарсан хогийг буцаагаад гэрт нь бүтээгдэхүүн болоод тий хог аяглаа шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн үг тий. Тавуулсан малын тавуулгын ясыг авах уу? Тавуулгийнх нь авах. Тавуулгын аваад ямар бүтээгдэхүүн эцсийн ямар бүтээгдэхүүн болгодгийг. Тавуулгын аваад одоо шуудаад хийжээхээр уургийн бүтээгдэхүүн мах ясны гурил болж байгаа. Хоёрдугаарт байгаль дэлхийгээ аргадах, байгаль дэлхийг хөрсөө бордох. Одоо энэ дэлхий дээр хамгийн санаа зовж байгаа юм чи хөрс гэдэг байгаа шүү дээ. Хөрсөө бордгийн хөрсний бохирдлого хөрс маань өхвөл бид нар тэнд юу ч тарж идэж чадахгүй цөлжилтэнд орноо. Усгүй болно, өлснө гэдэг байгаа шүү. Тэгэхээр хөрсөө тижээх бордоо тэгээд тос яснаас ч асар их тос гарна. Тий. Тосыг юуны тос юм? Нүүрний тос юм уу? Юу яа тий? Тос чинь одоо ер нь маш их олон зүйлд хэрэгэлдэм байлээ. Соёлтой гадаад орнууд одоо энийг асар их одоо фото цаас, эмнэлгийн тоног төхөөрөмж, нүүр, гоо сайхан бүх юмд хэрэгэлдэг тос. Малаас ер нь дэлхийд дээр чинь 3 төрлийн тос байгаа. Ургамлын тос, нөгөө байгалаас гарч байгаа хийн тос, тэгээд энэ амьтны тос гэдэг. Тэрнийх нь амьтны тосыг манайх үйлдвэрж ийна л гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт амьтны тосоос юу хэрэгэлдэг гэхээр тэр фото цаас тэр одоо төршөнд хэрэгэлдэг гэдэг байд юм уу? Тийм бүх тэр тосоо та нар экспортлдог уу? Одоо бол яг Солонгос руу экспортлж байгаа. Хог аягдлаа за нэгдүгээрт сайн ангилж хөвшөхгүй байна те. Хоёрдугаарт хайж байгаа хог аягдлагаа овор хэмжээг багасгаж хайхгүй байна. За хамаагүй тэнцээ хогны машин ирээд аччихж болно те. Тэгтээ тэр чинь нөгөө нэг одоо нэг 10 оноод ачих хэвээр байсан бол хогийн бункер чинь 5 оноод дүрчээд шүү дээ. Тийм байна. Давжаад тэгэл жижигхэн мөчн хэмжээ оор хэмжээ жижигхэн мөчн. Тэгэх юм цаашаа очиж байгаа даа бас айгуу зүгээр. Хог аягдлаа хаяхтаа буруу хаяад байна. Тэг зөв дадал байхгүй байна л гэсэн. Ямар ч хувинцар савыг авдаг болохоор яач тий бүр нөгөө экстрим гэдэг юм уу бүр сайн ангилдаг бол бүр энийг ингээд бүр юуг нь аваад гэлгар энэ таглагыг нь аваад энэ гэлгаруудыг аваад гიშгээд хавтгаалаад жижигхэн болгож аваад тэгээ ячтیں۔ Энэ бол одоо пэт гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энэ хогийг болохоор юу тохирыг болохоор ардаа эмчигтэй тэгээ энүүгээр бас янз янзын бүтээгдэхүүн хийдэг баг. Энэ болохоор нөгөө ихэнхдээ угаалгын нунтаг те үсний шампунь бие арчилгааны юмнууд байдаг. Энэ нөгөө эдгээр шин бүгдээрээ ер нь нефтийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Тэгээд зорилго янз бүрээс болоод янз янз лээд юм л л дээ. Жишээл энэ болохоор HTP гэдэг тийм загвар юм байгаа байхгүй юу? Энэ болохоор юм зөөлөн юутай. Тэгээд энийг бас авдаг. Энэ нь бол нөгөө бусад гэлгар юу хийн пэт гэдэг савыг одох юм л илүү юутай гэдэм шүү. Одоо нөгөө түүхийдээ үед арай чанартай. Тэгэхээр бас энүүдээ их авдаг юм байлээ. Тэгэхээр би гэлгарууд одоо ус ундааны сав одоо энэ HDP гэж энэ зөөлөн пластик гэдэг юм уу? Зөөлөн усны сав гэх юм юу гэх юм. Тэгж ангилдаг. Тэгээд ийм одоо нөгөө ус зааз яадаг. Тий. За одоо энэ 2 сая 100 сая 2 сая 100 сая
хууль эрх зүйн орчин ер нь хэр байдаг вэ? Ер нь одоо энэ дахин боловсруулах үйлдвэр та нар ч юм бол Салбар дээр яг хуу ажил болгон л үнцэнтэй чухал нийгэмд өр нөлөөтэй байдаг баг. Гэхдээ энэ гэлгэруудыг дахин боловсруулж гэдэг бол бусад олон бизнесээс ерөөхдөө айгүй тийм давуу талтай нэг тийм байгальд ээлтэй бизнес харагдаад байна л да. Тэгэхээр төрөөс юм уу те хамтарч ажиллах дэмжлэг хэр байдгийг ер нь хууль эрх зүйн орчин ямар байдгийг татвар ямар байдгийг анхан шатны баримт тоггоогоос хөсүүлээд тэрнээс үүдээд нөгөө нэг татвар дээр хасагдах ёстой зардлаа хасагдаж чадуулдаггүй ч гэдэм үү те бусад одоо бусад энгийн байгууллагуудтай адилхан нөгөө нэг бусад ингээд хөнгөлтүүд идэлдэг шүү дээ одоо татварын буцаа авалт ч юм уу тэрэн дээр нөгөө нэг анхан шатны баримт бүрдэлт олддгүйгээсээ болоод нөгөө юунуудаас хасагдах ч юм уу те тэгээд татварын шалгалт эдгээр ороод ирэхээр нөгөө анхан шатны баримт бүрдэлгүйгээсээ болоод татварын өндөр торгуулд ноогдох бүр цаашлаад бүр эрүүгээ хэрэг үүсэх эдгээр нөхцлүүд энэ салбар дээр явдаг. Та одоо тэгээд цагдаа дээр байгаа юу? Байж. Яг ямар хэрэгээр? Одоо нэг татвар төлөөгүй гэдэг юм дээр л байгаа даа. Анхан шатны баримт байхгүй? Тий анхан шатны баримт. Орлогын дараад болсон. Тийм л юм. Тэгээд нөгөө одоо танд ацарч байгаа одоо нэг шаардлагатай дахин боловсруулах боломжтой хогнуудыг ацарч байгаа хүмүүс чинь ямар шүү хүмүүс вэ? Ер нь заахан нэг хог түүд хүмүүс гэж одоо хэлээ да одоо. Ер нь бол тэд чи яг хог түүдийг хэцүү. Эдгээр чинь бас зарим нь ажил хийдэг хүмүүс байгаа. Архины хамааралтай хүмүүс байна. Өндөр настай хүмүүс байна. Тагир дутуу хүмүүс байна. Хэлгүй дүлийн хүмүүс байна тий. Эдгээр чинь бол тэгэл энэ давхар нөөцийн юм түүж лаад шил одоо юу гэдгийг жоохон хөнгөд цагаач байсан ингээл түүгээл авчирал өгдөг тийм л хүмүүс аахгүй. Өөртөө өдрийн хоолнд нэмэр олж л яваа хүмүүс. Та одоо яг хаан цагдаа дээр байгаа гинэ? Нийслэл эрүүгийн цагдаа дээр байгаа. Ирүүн ямар ч вэ? Мэдгүй. Одоо хог худалдаж авсныхаа төлөө та эрүү үүсцэн явж байгаа юм уу тань дээр? Ер нь бол тийм л юм. Эрүү үүсцэн чи эрүүгийн цагдаа шалгаж яах гэж байцсан гэж мэдүүлэг авсан. Тэ ямар ч зүйл яасан. Тэгэхээр энэ түүх эдийн юм дээр бол татварынхаа юуг бас нэг арай өөрөөр нэг хил түүх эдээс хэдэн төгрөг олж гин хэдэн төгрөг гарч гин тийм үү. Шинэ энэ жишээ чи одоо 23 24 мянга тэ нэг 500 төгрөг ашиг олж гин. Тэгэхэд 23 24 мянгаас 500 төгрөг ашиг олонгууд наадуул ч 2000 300 төгрөг 400 төгрөгийн ашиг олсон гэд. Ингээд 2023 ингээд татвар авч гэж бид нар чинь тэсгүй шүү дээ. Уу яаж гэсэн хогийг авч ийлэг уг нь хог аваад идэг. 500 төгрөгийн ашиг болоод тэрнээс нь татвар авч ивэл хамаалга. Тэрнээс яг эдгээр чинь 23,000 төгрөгнөөс нь шууд 2300 төгрөгийн ашиг чинь 500 төгрөг байгаа. Тийм. Тэгэхээр чи би чинь бүр шууд дампурд юм уу? Шувууны аж ахуй байна. Цөөхөн. Тийм учраас манай үйлдвэр хүчин чадлаараа ажиллаад нөгөө мөө хоёр төмөн шууд инвэцэ баян үндэг гэдэг энэ хэдэн шувууны аж ахуйгаа хангачаад дахиад цаана илүү гарч байгаа. За тэгээд тэрийг гаргаад борлуулъя гадаадын зах зээлд гаргая гэхээр нөгөө хил гайл нөгөө квот Монголоос гарч байгаа малын гаралтай түүхийн идээр хийсэн малын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн одоо юмнуудыг чи хоригдчод байгаа шүү дээ. Ягдгүй л Монголд өвчин гардаг. Тэгээд танаа малаас гарч байгаа юмыг авахгүй гэдгийг ч юм уу. Тэр утгаараа одоо шууны тижэл бол гарч чадахгүй байгаа. Бид нар мэдээж хүн амьдарч байгаа газар мэдээж хог гарна. Тэр хогоо ангилаад дахин бүтээгдэхүүн боловсруулах тэр үйлдвэрт нь очих газарт нь ерөөхдөө өөрөө боломжоор ч гэсэн бас дөхүүлээд өгдөг бол тун сайн байна. Иргэн бүргийн ерөөхдөө хариуцлага бүгдээрээ энэ Улаанбаатар хотдооч тэр Монгол их орондооч тэр хогтойгоо зүг хийсэд амьдрмааргүй байна. Хогтой зүг амьдрмааргүй байна. Тэгэхээр маш олон бурмаа бий болоосай гэж хүсэж байна. Намайг одоо ингээд яг онцлоод одоо олон бурмаанууд бий болтгоо гэд нэрэж баярлалаа. Гэхдээ надаас илүү маш их олон одоо эргэн тойронд одоо олон хүмүүс ингээд жижиг гэрлэнүүд болоо явж байгаа. Дэлхийд их том газар те ордог хүн цөөхөн тэгсэн хэрнээ явсан газар бүхний ингээд энэ хог ингээд те одоо юу гэх янз бүрийн юм хаяад ах юм бол бидний энэ байгалийн энэ гоё одоо онгон зэрлэг гэж бид нэр өөрсдөө магтаад байдаг, бахархаад байдаг тэр зүйл онгон байхаа болно, сайхан байхаа болно. Тэгэхээр энэ бүхэн дээр ерөөсөө эргээл бидний амьдрах орчин, эргээл бидний энүүгээр амьсгалж байгаа, эргээл энэ одоо уулсан шингэсэн зүйлсийг бид нэр хүн солгоод, ус солгоод одоо өөр үед агаар болгоод хэрглэж байгаа болохоор ерөөсөө хүн болгоны л оролцоод байх хэрэгтэй. Тийм байна. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлгээс бурмаад
Эко Баатар гэдэг цол өглөө. За. Гэхдээ тэрийг гоё тэмдэгтэй би нөхөн олгоно. За баярлалаа. чинь олон бүр манай бий болоосай. Бид нар бүгдээрээ хогоо ялгадаг, ангилдаг, очих газар нь хөрөж өгдөг байгаасаа гэж хүсэж байна. Баярлалаа цаг гаргасанд. Баярлалаа. Миний зогсож байгаа энэ газар бол Улаанбаатар хотын баруун хэсгийн хогийг төвлөрүүлдэг Улаан чулуутын хогийн цэг. Иргэд бүгдээрээ хог гэдэг ойлголт ерөөхдөө бол хинч хэрэггүй гэдэг ийм хог гэдэг ойлголтоос салах хэрэгтэй байна. Ховийн хөвшил хогийг дахин боловсруулад хогийн насжилтыг уртасгаж байгаль дэлхийд ээлтэй бизнес хөдөлмөр эрхэлсээр байна. Харин иргэд бид энд яаж туслах вэ? Бид цэвэр цэмцгэр хоггүй хотод хэрхэн амьдрах вэ? Бүгдээрээ нэгдүгээр тогоо ялгадаг болъё. Хоёрдугаар тогоо гараж хаяхдаа багтаамжийг илүү нэвтрүүлж жижигэн болгож тогоо хайдаг болъё. Хамгийн гол нь хогийг дахин боловсруулад үйлдвэрээс гарсан тэр бүтээгдэхүүнийг бүгдээрээ эргээд хэрэглэдэг болцгоё. Ийм л аж аргалын торгоор бүгдээрээ бид нэг нэгээ дэмжүүл хоггүй Улаанбаатар, хоггүй Монгол болно. Их оронд хайртай гэдэг их оронч гэсэн энэ сэтгэлгээ хогноос эхлэн гэдгийг та бүхэнд бас дахин сануулъя. Үндэсний үйлдвэрлэгч Бэсбүүдэн компанитай хамтран бэлтгэдэг сэтгэлийн дуудлага нэвтрүүлэг үүгээр дуусж байна. Хог бол хог биш. Хог бол эрүүл ирээдүй. Хог гэдэг бол эрүүл байгаль орчин юм шүү. Бүгдээрээ иргэн хүнийхээ үүднээс хариуцлагатай хандлага өөрчлөлцгөөе.